Улаанбаатар цэцлэгаан төвөөс үлжээ төрөмжт хувьцат компани 35 16 кВт-ийн цэцлэгаан дамжуулах арга шугамуудын эрчим хүчний хамгаалалтын зураг зай хэмжээ зөрчсөн объектуудад эрчим хүчний хяналтын улсын байцаагч албан шаардлага хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай компанид бүртгэлтэй эрчим хүчний хамгаалалтын зураг зөрчсөн 6715 зуршил байна. Эдгээрээс хүний амнаас болон эд хөрөнгө хохирох өндөр эрсдэлтэй гэсэн 23 объектыг цэцлэгаан эрчим хүчийг төлөвлөсүүлэх ажил хийгдэж эхэлж байна. Албан шаардлага хүргүүлсэн байна. Шаардлага мэдээллийг бол танд хүргүүлсэн байгаа. Хүн амьтаа ослогоос урьдчилан сэргийлэх зорилгоор бол хамгаалтын зурвастай байдаг байхгүй юу? Энэ хамгаалтын зурвас дотор барилга байгууламж, барих орон сууц, гэр, хашаа барих, шугам шилжээ эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг бол хариултыг. Шаардлага биелүүлээгүй тохиолдолд эрчим хүчээр хязгаарлах арга хэмжээг бол авч ажиллаж байгаа шүү. Тэгэхээр зэрэг танай барилга маань яасан гэхээр зэрэг манай өндөр хүчтэй 10,000 ваттын энэ цэцлэгаан дамжуулах агаарын шугамын доор ингээд барьсан байгаа байхгүй юу. Шугам өөрөө танаа энэ объект чих ойрхон байна. Тэгээ дээрээс нь та энэ яг доор төмөр юм одоо дээвэртэй юм байна. Цэцлэгаан эрчим хүчээр хязгаарлана. Одоо юу? Тий. За тэгээ эрчим хүчээр хязгаарлах арга хэмжээ авч байгаа шүү дээ. Одоо юу? Тэгэхээр бүх үйл ажиллагаа чинь зогсноо гэсэн шүү. Тэгээд зөвшөөрөл ярилцсны дараа буцаж. Одоо яг эдгээр сарвчиг буулгах гэсэн үг. Энийг буулгах гэсэн үг. Тий, буулгах шүү дээ. Одоо сарвчлаа та буулгана. Эрчим хүчний шугам шилжээний хамгаалтын зурваст одоо энэ иргэний амны орон сууц барьж байгаа. За энэ маань одоо эрчим хүчний тухай хууль болон эрчим хүчний шугам шилжээг хамгаалах дүрмийг бол зөрчиж, хамгаалтын зай хэмжээг бол зөрчин юм байрлсан байна. За энэ дээр бол ямар арга хэмжээ авч ажиллаж байна? 10 кВт өргөх фидрийн хамгаалтын зурагт орсон. Манайхаас одоо жил болгон шаардлага мэдээлэл өгдөг боловч арга хэмжээ авахгүй өдийг хүрсэн байдалтай байна. Ер нь эрчим хүчний шугам шилжээний хамгаалтын зурвас зөрчсөн хэрэглэгчдэд бол эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг бол хөрвүүлж байгаа. За энэ хэрэглэгчийн хувьд бол эрчим хүчний шугам шилжээний хамгаалах дүрм болон эрчим хүчний тухай хууль зөрчсөн байна. Тийм учраас бол энэ иргэн болоод одоо хүний амь нас эрсдэх одоо гал гарах юм эд хөрөнгө хохирох юм аюултай байдал үүссэн учраас энэ хэрэглэгчийн болоод цахилгаан эрчим хүчийг бол төтгөлзүүлэх арга хэмжээг бол авахулж ажиллая гэх үү. За энэ хамгаалтын зурвас зөрчснөөр хэрвээ энэ тухайн иргэний хувьд энэ объектынхаа дээвэр дээр засвар үйлчлэгээ гэдэг юм хийж ягаад хүчлэлт нэрвдэх ихний ээлжинд хамгийн том эрсдэл байна. А дараагийн ээлжинд бол хэрвээ шугам гэмтээд энэ объект маань хүчлэлт нэрвдлэхэд энэ ойр орчмын буюу Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны 3000 орчим хэрэглэгч маань цахилгаан эрчим хүчээр таслагдах ийм гэмтэл гарах ийм нөхцөлийг хамгаалтын зурвастыг орсон энэ объект маань бүрдүүлж байна. Эрчим хүчний тухай хууль эрчим хүч хэрэглэх дүрм заасны дагуу эрчим хүчний шугам шилжээг хамгаалах зурвас зөрчсөн дээрх зөрчлийг бол арилгах арга хэмжээг бол газар дээр навж байна. А ингэснээр олцшгүй аюул эрсдлээс бид тухайн иргэн болон бусад олон иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг бол хангахын арга хэмжээг бол авч байна. Газар дээр навж байна.